Hi guys, хоболхой болонгийнхаа цоо шахын дугаарт тавтай морил. Хүй манайхаа цаан чин хамгийн том хямдрал Shopee-гийн Black Week эхэлчихсэн байна. Shopee-гийн Black Week-ийн үеэр та бүхэн маань өөрсдийнхөө дуртай брендийн бүтээгдэхүүнүүдийг 70% хүртэлх хямдралтай үнээр худалдаж авах боломжтой. Тэгэд энэ хямдралыг яагаад Монголд хамгийн том хямдрал гэд байгаа вэ гэхлээр үштэй те. Монголд аль биесны эрхтэйгээр орж ирдэг хүмүүст аль үжэнэ танигдчихсан итгэлийг нь даачсан тэр бүх брэндүүд багцсан учраас Монголд хамгийн том хямдрал гэж нэрлэдэг байгаа юм. За тэгээ угаасаа удахгүй шинэ жилийн баяр болох чинь хүмүүст өгөх бэлэг сэлт. За тэгээ өөрийгөө баярлуулах бэлэг сэлтийг яг хямдралтай байгаа үед нь аваад амжаараа заяа. За тэгээ бүгдээрээ яг одоо Shopee-ийн мэнлээ ороод энэхүү гайхалтай хямдралаар зочлоод өөрт тохирсон төлбөрийн нөхцлөөр хүснээ аваад хэмнэлт хийгээрэй. Shopee Black Week алдаж болохгүй боломж шүү. Alright, what is up my pookies? Ингээд та бүхэнтэйгээ цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Ингээд musical girl and өөрийнхөө channel-тайгаа холбогдуулаад music industry-гийн тухай ярих гэж байна. Okay, not Hollywood industry, music industry to be exact. Okay. За тэгэхээр хідүүлээ гарчнаас харсан байгаа ахтай бичлэгний өнөөдөр Grammy-гийн тухай ярих болно. Тийм ээ манайхан Grammy-гийн nomination ил болчихсон байна. 2026 оны Grammy nomination одоо удахгүй болох гэж байгаа. Тэгээд тэрэн зориулаад яг энэхүү одоо award show-н дээр ямар artistууд ямар төрөлд нэр дэвшсэн бэ гэдэг тэр бүх одоо жагсаалт нь ил болсон байгаа юм аа. Албан ёсоор ингэж announce хийж зарласан. За тэгээд хэдүүлээ тэр тухай ярилцах болно. Ямар artistууд ер нь нэр төрөл дэвшсэн бай. За тэгээд энэхүү нэр announcement хийгдсэний дараагаар бас цаан чин тэг интернет дээр жоохон ховж болоод л хүмүүс яриад л яагаад энэ дуучин одоо энд нэр дэвшээгүй болоо? Яагаад энэ цомгийг одоо нэр дэвшүүлээгүй болоо? Энэ дуучныг ингээд snap хийгээ хайж байгаа одоо Grammy Awards биш болж Scammy Awards болж энэ төр галтай баахан нөгөө гарч ирсэг ер нь ховж яваад гарч ирсээр байна. Тэг хэдүүлээ тэр тухай ярина. Түүнээс гадна өнөөдрийн бичлэгтэр болохоор манайхаа яг ямар төрөлд ямар category-нуудад ямар artistууд ингэж нэр дэвшсэн байгаа вэ гэдэг тухай ингэж нэг бүрчлэн ярих болно. Окей. Тэгээд түүнээс гадна манайхаа энэ бичлэг маань зүгээрчлэг бичлэг биш ээ. No. Alright. Энэ бичлэгээрээ хэдүүлээ аягүй гоё giveaway хий гэж бодож байгаа. Энэ саана надад саяхан орж ирсэн байхгүй юу? Яг энэ бичлэгээ хийнэ гэж би угаасаа бодож ирсэн. Гэхдээ яг энэ giveaway-ний санаа болохоор саяхан хэдхэн өдрийн өмнө надад толгойн дотор маань дин гэж ороод ирсэн байгаа. За юу гэхээр хүмүүс ер нь ингэдэг штэ. Oh, my prediction, миний тамгаар бол ингэж дээ тэр ялна энэ ялна гэл ингээ хүмүүс яг иймэрхүү announcement-ын зарлагдсны дараагаар ямар хүмүүс нэр давшиж байгаа вэ гэдэг зарлагдсны дараа ингээд хүмүүс өөрсдийнхөө таамгийг ингэж дэвшүүлдэг байгаа. Тэгээ тэр зарчмаар би одоо та бүхэндээ ингээд одоо category-нуудыг танилцуулаад явахдаа өөрийнхөө prediction-ыг би өөрөө хэлэн заяа. Би энэ одоо яг category дээр энэ хүн ялна гэж бодож байна гэд ингээд ярих болно, хэлэх болно. Тэгээ та бүгдийг ч гэсэндээ яг тэгээсэ гэж хүсэж байгаа юм. Яг миний өнөөдрийн ярьсан category-нууд дээр хин гэдэг хүмүүс ялах вэ гэдгийг та бүхэн ингээд сайхан тавиад бичээд комент доор. Тэгээд яг бүгдийг нь тааж чадсан хүмүүс бүх одоо category-ийн бүгдийг нь яг тааж чадсан хүмүүст би 100,000 төгрөгийг giveaway болгож өгөх болно. Ямар санагдаж байна? Гой санаа байна. Окей. За тэгээд энэ бас дүрм журамтай байгаа. Of course энэ чинь giveaway учраас ингээд guideline дүрм журам гэж байна. Тэгэхээр дүрм журмыг болохоор бичлэгний төгсгөл хавцаагаар ингээд би хэлэх учраас та бүхэн маань бичлэгтэйгээ хамтдаа байгаарай. Зэмэнэхан тэгэхээр 68 дахь Grammy Awards одоо 2 сарын 1-ний өдөр болох гэж байгаа. Тэгэхээр 2026 оны 2 сарын 1-нд болно гэсэн үг. Энэ хаана болох гэж байгаа гэхээр угаасаа ойлгомжтой. Los Angeles хотод болно. Үргэлжил Los Angeles-д болдог байгаа. Los Angeles-ийн Crypto.com гэдэг аренагаас явагдах юм байна лээ. Тэгээд CBS-ээр албан ёсоор ингэж live stream хийгдэн түүнээс гадна том social media платформудаар ч гэсэндээ ингэж stream хийгээд явах юм байна лээ. За Grammy-гийн nomination-ууд болохоор сая 11 сарын 7-ны өдөр ингэж зарлагдаж ил болсон байгаа. Энэ жилийн одоо 2026 оны Grammy дээр ямар дуучид, ямар artistууд ингэж аль
category-нд нэр дэвшсэн бэ гэдэг нь бол ингэж албан ёсоор зарлагдсан байгаа юм аа. Grammy-гийн өөрсдийнх нь social media-нуудаар болон яг өөрийнх нь YouTube сувгаар ингэж live stream хийгдэж зарлагдсан байгаа. За тэгээд Grammy гэдэг чинь бол угаасаа ойлгомжтой тийм манайхаа ингэж хөгжмийн индастригийн хамгийн том award night байгаа. Тэгээ хамгийн одоо том шагналыг гардуулах ёслол байгаа юм. За тэгээд Grammy-г ялна гэдэг чинь бол угаасаа ойлгомжтой, үүнхээр мундаг, үүнхээр нэр төрийн зүйл тийм үү? Түүнээс гадна манайхаа Grammy-д зүгээр нэр дэвшнэ гэдэг нь бол өөрөө маш тийм нэр төрийн хэрэг байгаа. Тэгэхээр энийг бол хүмүүс айгүй seriously хүлээж авдаг. Ялахгүй ч гэсэндээ ялагдаж магадгүй гэд тэр ингэж нэр дэвшнэ гэдэг чинь бол үнэхээр чухал зүйл байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг тэр тухай ярина. Аль одоо category-нуудад ямар дуучид ямар дуугаараа маш азтайгаар ч юм уу маш нэр төртөөгөр ингэж нэр дэвшсэн бэ гэдэг тухай хэдүүлээ нэг бүрчлэн ярих болно. За гэхдээ манайхаа угаасаа ойлгомжтой энэ Grammy чинь бол ингээд маш их category-нуудтай байгаа заяа. Бүхэл бүтэн 95 өөр ийм category гэж байгаа аахгүй төрлөөд байгаа. Тийм учраас би угаасаа ойлгомжтой 95 л ингээд яриад явахгүй. Тэгээ хэдийгээр энэ 95 өөр ийм category байдаг ч гэлээ яг шагнал гардуулах ёслол дээрээ. За тэгээд яг ингээд хүмүүсийн айгүйх ингээд анхаарлаа төвлөрүүлж ингээд харж сонсож үздэг нь болохоор нэг нилээн хэдэн нэг 10-аас нэг 20 дотор багтах нэг тийм хамгийн том шагналууд нь л байдаг. Одоо жишээ нь бол жилийн хамгийн шилдэг альбом цомог гэдэг нь л угаасаа айгүй том шагнал байгаа. За эсвэл жилийн хамгийн шилдэг дууч гэдэг юм уу те, эсвэл жилийн хамгийн шилдэг pop дууч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо яг category-нууд нь бол хамгийн том гол category-нууд наа. Хэдүүлээ тэгэхээр яг тэднийхэн тухайн л ярина гэсэн үг. 95 л ингээд угаасаа ярихгүй окей. Яг бол 95 нь зарим нь болохоор ингээд бүр нөө production тал руугаа ороо явчихдаг. Хамгийн шилдэг хөгжмийн одоо production юу байсан бэ? Country дууны хамгийн шилдэг одоо songwriting нь юу байсан бэ? Production юу байсан бэ гэдэг айгуу тийм наривчлага техник тал руугаа ороо явчихдаг байхгүй юу? Тэгээ 95 лаа тий. Тийм учраас ингээд тэр болгоно л угаасаа ороод байхгүй гэдгийг одоо ингээд хэлэрхийа. За тэгээд та бид бүгдийг мэдэж байгаачлан Grammy-гийн шагнал болохоор юугаар онцлогтой байдаг вэ гэхээр ингэж олон түмнээс фэнүүдээс ингэж одоо vote авдаг гэсэн үг. Фэнүүдээс ингэж санал асуулга аваад ингэж фэнүүдийн санал өгсөн хүмүүс нь одоо ингэж ялдаг тийм системтэй биш. Ямар систем бэ гэхээр Grammy чи өөрснөө Recording Academy members гэж байгаа. Яг энэ хүү Academy-гийнх нь гишүүнчлэлтэй хүмүүс нь байгаа. За тэгээд тэрхүү Academy-гийнх нь voting members санал өгдөг хүмүүс гэж байгаа. Яг тэр хүмүүс нь санал өгөж одоо хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг нь тодруулдаг гэсэн үг юм. За тэгээд тэрхүү voting members-ууд нь ямар хүмүүсээс ер нь ингэж бүрэлдсэн байдаг вэ гэхээр бүрэлдэхүүн нь одоо artist-ууд байгаа, хөгжмийн зохиолчид, ая зохиогчид байгаа, продюсерүүд байгаа, хөгжмийн инженерүүд байгаа гэдтэй эсвэл хөгжмийн том executive тиймэрхүү хүмүүс байгаа гэд ийм бүрэлдэхүүнд байгаа. Гэхдээ яг энийг бол одоо яг ямар хүн санал өгж байгаа вэ? Одоо энэ хүү voting members нь бэ гэдгийг одоо ингэж ил гаргаж зарлаад байдаггүй юм бэ нэлээ. За тэгээд энэ хүү nomination-ийн хувьд болохоор манайхаа ингэж нэр дэвшилтийн хувьд болохоор яаж ингэж сонгогддог вэ гэхээр одоо ингээл за Grammy 2026-ны Grammy болох гэж байна гэж тэгэнгүүт чинь өөрсдийнхөө хөгжмийг өөрсдийнхөө цомог альбомыг ингэж нэр дэвшүүлмээр байгаа Recording Academy members-ууд нь өөрснөө ингээд би энэ төрөлд ингэж нэр дэвшмээр байна. Би энэ хүү дуунуудыгаа ингэж нэр дэвшүүлмээр байна гэж санал болгоод ингээд өгдөг юм байна лээ. Одоо баг apply хийж байгаа л гэсэн үг юм. Окей. За тэгээд энэ Recording Academy members гэдэг нь болохоор дуучид өөрсдөө ч байж болно, хамтлагууд өөрсдөө ч байж болно, эсвэл тэр хүмүүсийн продюсерүүд нь, менежерүүд нь ч байж болно, эсвэл яг нэг recording label-үүд нь ч байж болно, songwriters-ууд нь ая зохиогч нар нь өөрсдөө ч байж болно. Тэгээд хин ч ер нь өөрснөө ингээд би энийгээ ингэж нэр дэвшүүлмээр байна гэж албан ёсоор ингэж apply хийж болдго юм байна лээ. За тэгээд энэ хүн nomination болохоор ингэж сонгогдохтой болохоор бас ингэж multi-step process байдаг гэж аахгүй. Бас ингэж ганцхан ингэж apply хийгээл нэг шаттай, үе шаттай биш юм байна лээ. Зөндөө олон үе шатаар ингэж дамжаад тэндээс хасагдаж масагцаар байгаад тэгээд ингэ хамгийн эцсийн одоо nomination-ууд нь нэр дэвшилтүүд нь ил болж байгаа гэсэн үг юм. За тэгээд 11 сарын 7-нд бид нэр 2026 оны Grammy Awards-ийн nominees-ийг олж мэдсэн байгаа. За тэгээд энэ дунд болохоор хамгийн их нэр дэвшигдсэн дуучид artist-ууд хэн байсан бэ гэхлээр Kendrick Lamar байгаа. Kendrick Lamar бол 2026 оны Grammy-гийн хамгийн их нэр дэвшилттэй artist болж одоо сонгогдсон байгаа. Тэр нь бол Kendrick болохоор нийтдээ 80 ч шиг ёо.
My god. Би энэ тухай яг ярьжсэндээ аль дээр нэг бичлэгэн дээрээ би ингээд 90 гэдэг үгийг ингээд Монголын 80 энтер гэдэг үгтэй ингээд хольж солиод байдгаа энтер гээд би юу гэж ярьжлаа. Тэр чинь угаасаа гэдэг ойлгомжтой юм байл манайхаа. Би нөө 9082 гэдгийг ингээд солиод байдгаа гэж нэг бичлэгэн дээр ярьжсэн надад та нар санаж байна. Тэгсэн чинь аягүй сонирхолтой. Яг тэр бичлэгийн доор аягүй олон хүмүүс манай одоо миний үзэгчтэй би ч гэсэндээ ялгаж салгадгүй юм 9082-ыг энтер гээд тэрийг яагаад вэ гэдгийг одоо зарим үзэгчд маань тодруулж өгсөн байгаа. Тэр бол үнэхээр үнэн заяа. Яагаад вэ гэхээр та нар бодоод үзтээ 80 гэдэг үг чинь одоо бол монголоор болохоор 80 гэдэг үг чинь англиар юу болчих штэ одоо би ингэ санахгүй байхгүй. 80 гэдэг чинь монголоор англиар 80 болчин тэ. Тэгэд харин монголоор 90 болохоор англиар 90 болчин. Ойлгогдож байна уу? Ингээд нэг хэлж байгаа үгнүүдийн чи эхлэн ингээд яг ингээ хоёр солигдсон байгаа. 90 80 тэнгуүтэй 90 80 яг ингээ хоёр ингээ swap хийгдчихсэн юм шиг. Тийм болохоор би ингээд энэ хоёрыг ингээ ялахгүй ингээ толгой минь бодлоод одоо сая ч гэсэндээ тарих минь ингээ амар бодлоо шүү. Тэгэж хүмүүс ингээд баахан комментууд бичсэн нэлээд олон хүмүүс харагдчихсан. Тэгэхээр би бас ганцаараа биш юм байна. Ганцаараа ингэж боддоггүй юм байна гэдгийг олж мэдээд маш их баяртай байсан. За ямар ч хэлсэн жоохон ингээд сатарчлаа. I'm so sorry guys. Намайг үнэхээр уучлаарай. Хаяа ингэж идэг байхгүй юу да. За тэгэд Kendrick Lamar болохоор энэ жил нийтдээ 9 төрөл нэр дэвшсэн байна лээ. За харин Lady Gaga яг араас нь явж байгаа. Lady Gaga болохоор нийт 7 төрөлд нэр дэвшсэн. За араас нь Bad Bunny болон Sabrina Carpenter 6 төрөлд нэр дэвшсэн байна лээ. За түүний араас нь Doechii явж гин, SZA явж гин, Tyler the Creator явж гин. За түүнээс гадна Pusha T явж гин. Эдгээр хүмүүс болохоор тусдаа 5 төрөлд нэр дэвшсэн байгаа юм байна лээ. За эдгээр одоо дуучид артистууд болохоор хамгийн их одоо төрөлд нэр дэвшсэн хүмүүс гэсэн үг 2026 оны Grammy-гийн. За тэгээд энэ 2026 оны Grammy-гийн presenter-ууд нь хин бэ байх вэ гэдгийг бол бас зарласан байгаа. Жишээ нь бол Chappell Roan present хийх юм байна лээ. Doechii, Karol G, Mumford and Sons, за тэгээд Sabrina Carpenter, Sam Smith гэсэн иймэрхүү дуучид бол ингээд present хийнэ гэдэг нь бол ингээд мэдэгдчихсэн байгаа. Тэгээд цаашдаа бас өөр одоо presenter-ууд бас байх юм байна лээ. За тэгээд энэхүү nomination-уудын хувьд болохоор манайхаа 2024 оны 8 сарын 31-ээс 2025 оны 8 сарын 30-ны өдөр ингэж гарсан team дуунууд болон цомгууд яг энэхүү 2026 оны Grammy-гийн одоо nomination-д орж болох байсан юм байна лээ. Яг л энэ хугацаанд нэг жилийн хугацаанд л гэсэн 2024 оны 8 сараас 2025 оны 8 сар хүртэл юм байна лээ. Хүмүүс тэгээд зарим нь энийг мэдэхгүйгээр бас нэлээд зарим одоо дуучдын фэнүүдтэй нэлээд ууртай байгаа нь бол харагдсан. Одоо жишээлх юм бол Taylor Swift-ийн фэнүүд яг энэ одоо nomination ил басны дараа яагаад одоо ингэж Taylor маань нэр дэвшсэнгүй өстой манай Taylor-ыг өстой гатуурхаад байна өстой snap хийгээд байгаа юм биш үү энэ гэдэг баахан тийм юм ярьжсэн snap хийнэ гэдэг чинь би энийг бас нэг тайлбарлаж ирсэн баха. Snap хийнэ гэдэг чинь болохоор ингээд хүнд өгөх өстой юмыг нь өгөхгүйгээр ингэж жих тэгээ албаар ингээд тэр хүнд өгөх өстой юмыг нөхгүй ингээд жиж михийг snap хийн гэдэг байхгүй. Тэгээд ер нь хүмүүс snap хийлгүүлээ энэ төр гэдэг иймэрхүү award show дээр айгүйх яриулдаг. Яна манай Ariana Grande snap хийлгүүлчихлээ. Яна манай Billie Eilish snap хийлгүүлчихдэг гэдэг иймэрхүү зүйлүүдийг ярьдаг ба. За тэгээд Taylor Swift-ийн фэнүүд бол бас нэлээд ингэж ярьж ирсэн. Яагадгүй саяхан Taylor Swift чинь юугаа гаргасан шүү дээ 2025 онд өөрийнхөө The Life of a Showgirl гэдэг хамгийн сүүлийнхээ альбомыг гаргасан байгаа. Тэнгүүд хүмүүс яагаад энэ 2026 оны Grammy дээр оруулах байгаа юм болоо? Энэ Taylor Swift-ийн альбом чинь 2025 онд гарсан шүү дээ гэд байсан чинь угаас ойлгомжтой байгаа үстэй. 8 сарын 2024 оны 8 сарын 30-наас 2025 оны 8 сарын 31-нд гэж байгаа юм. За тэгэнгүүт Taylor Swift-ийн энэхүү The Life of a Showgirl гэдэг альбом болохоор 10 сарын 3-ны өдөр гарсан. Бүхэл бүтэн бараг сар хагасын дараа ингэж гарсан болохоор угаасаа энд орох боломжгүй. Тэгэхээр Taylor Swift-ийн энэхүү альбом нь болохоор 2027 оны Grammy дээр нэр дэвших боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээд угаасаа Taylor Swift бол ингээ 2027 оны Grammy-д нэр дэвшин тодорхой. Тэгээд угаасаа Taylor Swift чинь бол дандаа Grammy дээр нэр дэвшдэг маш олон Grammy-г ингэж ялж исэн хүн та нар бодоод үзтээ өөрийнхөө карьерийнхаа туршид нийтдээ 58 удаа Grammy дээр нэр дэвшижсэн заяа. 58 төрөлд ингэж нэр дэвшиж байсан. Түүнээс гадна яг энэ 58 нэр дэвшилтээсээ 14 дээр нь ялж байсан. 14 Grammy-тэй байна гэдэг чинь бол үнэхээр бас
агуу ахгүй тэ яг дуучны хувьд бол. Та нар хамгийн их Grammy шагналтай artist хэн бэ гэдгийг мэдэх үү? Beyoncé. Yes. My Queen Bee. Queen Bee болохоор ч тэ 35 Grammy-г ялж исэн байна лээ. Үнэхээр агуу. За тэгээд хэдүүлээ одоо цаашаа яриад явъя. Нэрээ юу юм бэ лээ шүү манайхаа. Taylor Swift ч тэ ингэж 14 удаа ялж иснаас гадна хөгжмийн индастригийн түүхэнд 4 удаа оны шилдэг цомог гэсэн шагналыг яг энэхүү яг гол үндсэн шагналыг нь авч исэн 4 удаа дараалж авсан ганцхан artist гэж аахгүй хөгжмийн одоо индастрийн түүхэнд. Ямар альбомнуудаараа ингэж энэхүү одоо шагналыг хүртэж исэн бэ гэхлээр 1989 гэдэг альбом байдаг те 1989 Fearless гэдэг альбом бас оны шилдэг болж исэн Folklore за түүнээс гадна Midnights гэдэг энэхүү альбомнууд нь Best Album of the Year гэдэг энэхүү гайхалтай шагналыг хүртэж авч байжээ. За тэгээд 11 сарын 7-ны өдөр энэхүү номинашнууд нь зарлагдсан гэсэн те. За тэгээд 2026 оны 2 сарын 1-нд яг энэхүү award шоучин болно. Тэгэхээр яг хизээ энэхүү voting members-ууд нь яг шийдэх вэ гэхээр ч тийм 2025 оны 10 сарын 12-ноос 1 сарын 5-ны өдрийн хооронд 2026 оны 1 сарын 5-ны өдрийн хооронд нэг сар хүрэхгүй хугацаанд ингэж яг шилдэгүүдээ тодруулаад тэгээд яг 2 сарын 1-ний өдөр энэхүү шоун дээр ингэж зарлах юм байна лээ. Тэг би бодсон байхгүй манайхаа. За үгүй л ахaltaа угаасаа би ингэж зүгээр ийм бодол орж ирсэн байна надад. Юу вэ гэхээр энэхүү зарим одоо artistууд маань янз бүрийн одоо харийн хаалгаар ч юм уу те одоо ийм холбоо сүлбэгээрээ ингээд ялсан үгүүгээ урьдчилаа мэдчихдэг болов. Одоо 1 сарын 5 гэхэд одоо хариу гарчна гэсэн үг нь шүү дээ те. Тэгэхээр яг 2 сарын 1 хүртэлтэй ингээд нэг зай хугацаа байхад нэг холбоо сүлбэгээрээ чи ялсан ялаагүй шүү гэнтэр гэд мэдчихдэг болов. Тэгээ би бодод авахгүй заримдаа нэг яг амар их ингээл нэр дэвшсэн artist мөртлөө ерөөсөө юун дээр Grammy дээр ирээгүй явж идэг штэ байхгүй очдгоо бараг тэг өөрийгөө ялахгүй гэдгийг мэдээд тэ очдгоо ч юм I don't know би зүгээр тийм юм надад зүгээр толгойд минь орж ирсэн юм аа. За окей манайхаа одоо хэдүүлээ яг гол category-ны хаан тухай яриад явъя ямар дуучид нэр дэвшсэн бэ гэдгийг ярилцаад тэгээ би өөрийнхөө prediction-ыг хэлнэ. Өөрийнхөө таамгийг хэлнэ. Тэгээ та нар маань ч толгомтор бодож байгаарай арай одоохондоо битгий юугаа бичээрэй заяа комент бичээрэй. Яг бол би яг эцэст нь бичлэгийнхаа эцэст яг энэхүү нэг гайдлайнаа хэлсний дараагаар рулээ хэлснийхаа дараагаар та бүхэн маань ингээд комент бичих шүү. Окей. Тэгэхээр just wait. Alright. За эхний хэдүүлэнгийнх нь ярих чагаа category болохоор Record of the Year гэдэг энэхүү том төрөл байна. За энэ нь болохоор жилийн шилдэг record. За би нэрээ та нарт нэг юм хэлээдгий. Би бас өөрөө ч гэсэн гайхаад өгсөн байхгүй юу? Record of the Year, за тэнгуүдээ Song of the Year. Ямар ялгаатай юм бол яагаад ингэж адилхан бараг сонсогдож байгаа юм ингэж хоёр өөр одоо category болгож ингэж шагнал гардуулаад байдгийн болоо гэд би одоо судалж үзлээ. Тэгсэн чи ийм юм гинэ манайхаа. Record гэдэг тэнгууд уул нь бол дуу гэсэн үг штэ. Бас л дуул гэсэн үг заяа. Тэнгууд Record of the Year гэдэг нь болохоор яг тэр тухайн дууныхаа одоо яг шилтгэн ч гэдэг юм уу те энэ дуулстай айгүй их одоо тоглогдсон ч гэдэг юм уу те өстө жилийн турш одоо өстө хаа сайгүй байсан хүмүүс айгүй их тоглогдсон айгүй сайн дуу байсан гэд те яг айгүй мундаг одоо тэр дуу чинь айгүй мундаг дуулсан ч гэдэг юм уу те яг тийм утгаараа ингэж одоо яг шилдэг дуугадаг тийм шагнал юм байна. Song of the Year гэх тэнгууд бас л уулан сонсоход те жилийн шилдэг дууг сонсож байгаа штэ. Энэ Song of the Year нь болохоор яг тэр дуу нь айгүй их сонсогдсон уу энэ төр гэд те тэр талаараа биш хэр сайн бичлэлттэй дуу байсан бэ. Тэгэхээр одоо яг дуулж байгаа artist нь доо биш яг тэр нөгөө нэг бичсэн хүмүүст нь юм байна лээ. Яг тэр дууг одоо бичсэн ая зохиогчт нь шүлэг зохиогч нэртэй тэр хүмүүст нь одоо очиж байгаа шагнал гэсэн үг юм байна. Тэгээд ийм ялгаатай юм байна л шүү манайхаа. За тэгэхээр энэ жилийн 2026 оны Record of the Year шагналд нэр дэвшсэн хүмүүсийг одоо дурдах юм бол Bad Bunny-гийн DTMF гэдэг энэ хүү дуун нэр дэвшсэн байна. Sabrina Carpenter-ийн Man Child, Doechii-гийн Anxiety, за тэгээд Billie Eilish-ийн Wildflower, Lady Gaga-гийн Abracadabra. Yes, Abracadabra. Alright, тэгээд Kendrick Lamar болон SZA хоёрын хамтарсан Luther гэдэг дуу. За тэгээд Chappell Roan-ийн The Subway. За тэгээ хамгийн эцэст нь гэх юм бол Rose, Bruno Mars хоёрын хамтарсан Appetite гэдэг энэхүү дуунууд Record of the Year гэдэг энэхүү төрөл нэр дэвшжээ. I bounce back, no pogo.
on my normal 7-page, wrap it like it's hot. If the Just another day. За миний бодлоор бол миний prediction юу вэ гэхээр манайхаа юу гэж бодож байна. Би айгүй хэргэлцсэн л дээ. Би энийг бол ялцчгүй Abracadabra эсвэл Rose Bruno Mars хоёрын Apathy байх болов гэж дотор бодож ирсэн байхгүй. Гэтэ угаасаа нэгийг нь сонгох хэвээр. Тийм учраас бол би Lady Gaga л яваа гэж бодож байна. Lady Gaga-гийн Abracadabra энэ жилийн Record of the Year шагналыг хүртэж авах байхаа гэд миний таамаг. Alright. За та нар маань өөрсдийнхөө бодож байгаарай. За дараагийн нэр төрөл юу вэ гэх юм бол Album of the Year. Бас маш хамгийн том шагнал байгаа шүү дээ, тийм. За энэ болохоор жилийн шилдэг цомог гэдэг одоо энэхүү шагнал байна. За тэгэхээр энэ төрөлд болохоор Bad Bunny-гийн Debí Tirar Más Fotos гэдэг энэхүү альбом нэр дэвшсэн байна. За тэгээд Justin Bieber-ийн Swag гэдэг альбом нь бас нэр дэвштэй. За энэний тухай манайхаа хүмүүс угаасаа айгүй баяртай байгаа тий. Justin Bieber ч ойрын хэдэн жил бол ингээд ерөөс шинэ уран бүтээл гаргахгүй, шинэ альбом гаргахгүй маш их удаж байгаад ингээд сая өнгөрсөн 100 Swag гэдэг альбомаа гаргасан. Тэгээд тэгэхдээ 2 альбом гаргасан маа шүү дээ тий. Swag гэдэг альбом гиг үнтгэн ингээд surprise болоо гараад ирсэн. Тэгсний дараагаар нэг сар билүү 2 сарын дараа гарч илүү дээ. Swag 2 гэд 2 дахь яг адилхан нэртэй 2 дахь альбом нь бас ингээд surprise болоо гараад ирсэн. Гэхдээ яг энэ төрөлд нэр дэвшиж байгаа нь болохоор зөвхөн тэр ихнийх нь Swag гэдэг альбом юм байна л шүү манайхаа. За тэгээд угаасаа Justin Bieber-ийн фэнүүд бол үнэхээр баяртай байгаа харагцсан онлайнаар бол ашгүй дээ гэсэн хүмүүс байна лээ. Түүнээс гадна эсэргээрээ нөгөө талын хүмүүс ч гэсэндээ байлаа. Би Justin Bieber-т хайртай, би Justin Bieber-ийн фэн. Гэхдээ энэ альбом бол үнэхээр амар сул альбом болсон. Тэгээд энэ альбом бүр ингээд нэр дэвшсэн гэдэгт нь би бүр үнэхээр шоконд орж ийн. Ялахчгүй гэсэн ийм одоо сэтгэлтэй хүмүүс бас зөндөө гадуур байна лээ. За түүнээс гадна Sabrina Carpenter-ийн Man's Best Friend энэхүү альбом нэр дэвшсэн байна. За тэгээд Clips, Pusha T, Malice хамтарсан Let God Sort 'Em Out гэдэг энэхүү альбом нь бас нэр дэвшжээ. За түүнээс гадна Lady Gaga-гийн Mayhem of course. Би үнэхээр Lady Gaga-гийн энэхүү альбом ингээд нэр дэвшээгүйсэн бол үнэхээр шоконд орох байсан. Дэвшсэн байна лээ. За тэгээд Kendrick Lamar-ийн GNX альбом нэр дэвшсэн. Leon Thomas-ийн Mutt гэдэг энэхүү альбом бас нэр дэвшсэн байна. За тэгээд эцэст нь Tyler the Creator-ийн Chroma Copy гэдэг энэхүү альбом нь нэр дэвшжээ. За тэгээд эдгээр альбомнуудын эхнийг нь би ялна гэж бодож байгаа вэ гэхлээр ч тийм манайхан Kendrick Lamar-ийн GNX. Yeah, I think so. Миний харуул яг Kendrick Lamar бол үнэхээр нэг энэ альбомыг гаргаад за тэгэл Super Bowl дээр тоглоод тэгээд перформ хийгээд үнэхээр аалсан. Тэгээд яалтчгүй энэхүү альбомд айгүй том дуунууд орсон болохоор энэ альбомыг ялчих байхаа гэж миний хувьд бол бодож байна. За Mobicom хэрэглэгчтэй та бүхэндээ дуулгах маш сайхан мэдээ байна. Цаан чин My Mobi үйлчилгээ шинжлэгдсэн байна. За ямар шоу шинжилгүүд гарсан бэ гэхлээр одоо хүн болгоны утасны хэрэглээ арай өөр байдаг. Тэ зарим хүмүүс арай их утсаар ярьдаг бол зарим нь арай илүү мессеж бичдэг, зарим нь арай их дата хэрэглэдэг ч гэдэг юм уу те. Тийм учраас та бүхэн яг өөртөө тохирсон, өөрийнхөө амьдралын хэв маягт тохирсон тэрхүү багцыг бүтээх бий болгох боломжтой болсон байна. За түүнээс гадна Mobicom-ийн хэрэглэгчдэд зориулаад гаргасан маш гоё шинэлэг үйлчилгээг та бүхэндээ танилцуулах гэж байна. Ямар үйлчилгээ вэ гэхээр Mobi Life гэдэг даатгалын үйлчилгээ байгаа. Өвчин зовлон гэдэг бол хэлж ирэхгүй, хийсч ирдэг. Тэгэд ойрын үед бол үнэхээр хор тавдар гэдэг өвчин айгүйх газар аваад байгаа. Тийм учраас Mobicom-ийн маань Mobi Life үйлчилгээгээр хэрэглэгчдэд зориулаад яг ийм гинтийн зовлон тулгарсан үед нь бодит туслалцаа дэмжлэг үзүүлэхээр зорж байна. За тэгэхээр энэ хүрээнд Mobicom-ийн 18-аас 54 насны хосолсон болон дараа төлбөрт хэрэглэгчтэй 1-4 сая төгрөгийн хор тавдрын даатгалд үн төлбөргүй хамруулж байгаа юм байна. Нэрээ тэгээд Монголд даатгалын үйлчилгээг дараа төлбөрт дугаар дээр нь оруулж ирж байгаа газар Mobicom-аас өөр байхгүй юм байна лээ шүү. За тэгээд My Mobi-гийн дараа төлбөрт багтсан хэрэгтэй бүхнийг багтаасан байгаа. Түрээсэнчлэн Mobi Life даатгал, за тэгээд VOOC ханаас ч үзэх эрх, түүнээс гадна Монголынхон хөгжмийг сонсох боломжтой Sonsi платформын эрх, түүнээс гадна урамшуулалт дата гэд маш олон зүйлүүд нэг дор багтсан байгаа. Надад хамгийн их таалагдж байгаа үйлчилгээ нь яалтчгүй Mobi Life даатгалын үйлчилгээ байгаа. Тэгээд та нар боддоо дараа төлбөрт дугаар барьж байхдаа төлбөр
төлбөрөө төлөөд явна. Гэхдээ давхар даатгалд хамрагдчих ихээр маш гоё байгаа үстэй. За манайхаа тэгээ та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэж байгаа бол Mobicom-ийн вебсайтаас ороод аваарай. Тэгээ түүнээс гадна би description хэсэгтээ линкийг нь оруулчихад тэгэхээр та бүхэн маань линк дээр дараад илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Mobilife Амьдралын мөч бүрт тайван итгэлтэй. За дараагийн category болохоор Song of the Year буюу жилийн шилдэг дуу гэсэн энэхүү category байна. За нэр дэвшсэн хүмүүсийг одоо зарлая. Lady Gaga, Abracadabra, за тэгээ Doechii-гийн Anxiety, Bruno Mars, Rose хоёрын хамтарсан Apathy, Bad Bunny-гийн DTMF. За тэгээд саяны дурдсан хүмүүс бол угаасаа нэг Record of the Year гэдэг тэрхүү category-д маш төстэй байгаа зү тэ бараг л яг адилхан хүмүүс нэр дэвшчихсэн. Гэтэ одоо дурдах байгаа ганц хоёр хүмүүс бол нэг хүн юм байна заяа нэг хүн. Нэг л artist бол ингээд бас шинэлэг байгаа Record of the Year дээр нэр дэвшээгүй. За тэр нь болохоор K-pop Demon Hunters гэдэг энэхүү киноны Golden гэдэг дуу нэр дэвшсэн байна. Жилийн шилдэг дуу гэдэг энэхүү category дээр. За түүнээс гадна Kendrick Lamar, SZA хоёрын хамтарсан Luther дахиад нэр дэвшсэн байна. Sabrina Carpenter-ийн Man Child дахиад нэр дэвшсэн байна. Billie Eilish-ийн Wildflower дахиад нэр дэвшсэн байна. Тэгэхээр та нар харж байгаа бах те. Энэ хүү Record of the Year, Song of the Year гэдэг хоёр одоо category нь бол нэр дэвшлтүүдийнх нь хувьд бол маш адилхан. Ганцхан өөрчлөлттэй байгаа нь одоо энэ Golden гэдэг те K-pop Demon Hunters-ийн одоо энэ хүү дуу арай өөр байна. It's my anxiety. Can't let it conquer me. Don't you want me like I want you, baby? Tengo el pecho pelado, me dio una mata, el corazón. Going up inside moment. 'Cause when I'm with you, everything goes. Cool outfit you're wearing, God, I hope it's ironic. Back of my mind, all the time. За тэгээд K-pop Demon Hunters бол үнэхээр нэрээ алсан. Та нар нэр үзнэ үү тэр киног? Би үзээгүй. Яагаад вэ гэхээр манай сурагчид үзээд байгаа байхгүй юу. Тэгээд надад ингээд сурагчид маань та үзнэ үгүй яриад ахаар би ингээд no I don't want to watch it. Өөрөөхөө сурагчдын үзэж байгаа юмыг үзмэрэг байгаа байхгүй. Яагаад ч юм заяа ингээд би бол наах ингээд би K-pop Demon Hunters гэл амар их сонсоод TikTok дээр хараадсан болохоор үзээд үзье гэсэн чи яг манай жоохон өгдөөд K-pop Demon Hunters гэдэг ахаар би ингээд үдмэрэгөө санагдчихсан. Гэхдээ айгүй гоё гэж сонссон. Тэгээд энэ Golden Enter гэдэг дуу нь угаасаа яалтчгүй. Яг энэ кино гарсан дараагаар бол хаас айгүй social media-гаар байсан. Тэгэхээр угаасаа л айгүй мундаг кино, мундаг дуунууд болсон гэсэн үг. Тэгээд та нар нэрээ энэ киног үзнэ үү, ямар санагдсан бэ гэдэг тэр тухайга бичиж үлдээгээрээ бас. За тэгээд Song of the Year гэдэг энэхүү category-гийн миний таамгаар бол хин ялах вэ гэж бодож байгаа вэ гэхлээр шүү дээ. Apathy. Yeah. Rose, Bruno Mars хоёрын Apathy ялна гэж бодож байна. Дараагийн category хэдүүлээ ярьцгаая. Дараагийн болохоор Best New Artist буюу шилдэг шин уран бүтээлч гэдэг одоо энэхүү шагнал байна. За энэ дээр болохоор хин нэр дэвшсэн бэ гэвэл Olivia Dean. За бас ойрын яг саяны жил бол үнэхээр айгу viral болж чадсан дөндөө олон viral дуунуудтай тэгэл ер нь л хаас айгу байсан дуучаа. За түүнээс гадна Cat's Eye манахан Cat's Eye гэсэндээ үнэхээр энэ жил бол алсан. Зөндөө олон дуунууд нь бол өстой араасаа viral болж чадсан. Ялангуяа TikTok дээр бол өстой энэ тэнүүгээр л явж исэн. Түүнээс гадна сая тэр нэг Gap-ийн jean commercial дээр тоглосон. Тэр бүжиг нь бол алсан гэл те. Тэгэхээр Cat's Eye they deserve it гэж бодож байна. Энэ яг энэ хүү одоо шилдэг шин уран бүтээлч гэдэг яг энэ хүү шагнал дээр төрөл дээр нэр дэвших нь бол зөв ёстой гэж би бодож байна. За түүнээс гадна The Marias. Та нар бас бодож магадгүй Marias гэж юм бэ гэд. Marias-ыг хэрэг мэдгүй бол та нар хэрэг Selena Gomez-ийн сүлд гаргасан альбом нааш тэ I Said I Love You First гэдэг. Тэрхүү альбом дээр нь байсан Hey muchacha na 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 na. Hey muchacho de los ojos tristes. Ямар ч дуулаад ирчихсэн. Нэрийг нь мартчихлаа. Ямар сайн гоё дуусан те. Тэр дуу хамтарч дуулсан байхгүй юу? Хинтээ Selena Gomezтэй. Selena Gomez and the Marias гिचгсэн байгаа. Тэгээд тэр хамтлаг гэсэн үг. Окей. За түүнээс гадна Addison Rae,
бас нэр дэвшсэн байгаа. Энээр бас хүмүүс нилээ ингэж яриатай байгаа юм аа. Harrison Ray одоо яах гэж нэр дэвшдэг юм. Harrison Ray-ийн оронд Tate McRae дэвшүүлэхгүй яасан гэдэг тийм их юмыг аягүй хүмүүс ярьж байгаа. Би нэрээ сайн нөгөө өнгөрсөн 2025 оны Video Music Awards-ийн тухай бичлэг хийсэн шүү дээ. Тэрэн дээр би ярьж ирснийг та нар санаж байгаа байх. Ингээд Harrison Ray, Tate McRae хоёрыг хооронд амар ингэж харьцуулж ингэж өрсөлдүүлдэг хүмүүс, ойролцоогоор гарч ирсэн хүмүүс. Энэ хоёрын background ч аягүй төстэй, хоёулаа ингэ бүжгийн backgroundтэй, хоёулаа ингэ TikTok-оос ингэж гарч ирж исэн хүмүүс учраас энэ хоёрыг аягүй их ингэж өрсөлдүүлэх дуртай байдаг. За тэгээд VMA-гийн хувьд болохоор Harrison Ray-г snap хийлгүүлсэн гэдэг. Harrison Ray юусэн ингэж ганцхан төрөлд нэр дэвшсэн баг. Тэрнээс бусад өөр ямар ч төрөлд нэр дэвшмэвшээг болохоор хүмүүс Harrison Ray-г snap хийчихлээ. Harrison Ray-г VMA-гийнхэн гадуурх чинь энэ гэлтэй. Tate McRae-гийн оронд Harrison Ray-г нэр дэвшүүлэх байсан гэж баахан юм явжсэн бол одоо Oscar дээр Grammy дээр эсрэгээр нь ячиж байгаа байхгүй ёо. Harrison Ray-г ингэ нэр дэвшүүлүүлээд Tate McRae-г ингэ snap хийлгүүлчихлээ гэсэн хүмүүс айгүй гадуур байна лээ. За үүнээс гадна Somber бас яг энэ хүү төрөл нэр дэвшсэн байна. За тэгээд Leon Thomas, Alex Warren, за тэгээд Lola Young. За Lola Young дээр бас нэлээд ингээ гадуур ховж байсан. Lola Young-ыг одоо яагаад ингээд still best new artist, not best, зүгээр ер нь new artist гэж ангилаад байгаа юм бэ. Одоо Lola Young ч бас ингээ гарч ирээд нэлээд удчихлаа. Дор хаяж нэг 2-2 жил болчихлоо тий. Тэгж яагаад одоо хүртэл яагаад шинэ artist гэж яваад байгаа юм бэ те, шинэ гардсан уран бүтээлч гэж одоо бол наад ангиллаасаа одоо хасагдах хэрэгтэй гэж хүмүүс бодоод байгаа. За тэгээд энэ төрөлд болохоор манайхаа би бол ингэж бодчихсан байхгүй юу. Cat's Eye School, Somber School, Alex Warren. Энэ гурав дээр би айгүйх эргэлзэжсэн. Cat's Eye бүр яалтчгүй энэ жил бол үнэхээр их одоо хит туунттай байсан, хаа сагвал байсан. За тэгээд Alex Warren болохоор нөгөө нэг Ordinary гэдэг дууг дуулдаг залуу. Somber бас нилээ эдэн нөгөө нэг viral болжсэн дуунттай. Гэхдээ би яг одоо толгоон дээр off the top of my head ингээд шууд нэрлэж чадахгүй байна. Дууных нь ирнүүдийг гэхдээ та нар бол мэдж байгаа. За энэ гурав дээр би эргэлзэж байгаад миний одоо гаргасан таамаг гэдэг юм бол Alex Warren байна. Ordinary гэдэг тэр дуу бол үнэхээр хаасайгүй байсан. Бүр ингэ залхатал явсан. Тэр яалтчгүй энэ дуучныг бол ингээд шин шилэг уран бүтээлч гэдэг одоо энэ хөө шагналыг хүртэх байх гэж бодож байна. За нэг сонирхолтой fact хэлэхэд манайхаа Best New Artist гэдэг энэ хүү жагсаалтанд нэр дэвшсэн хүмүүсээс хоёр нь нөө нэг TikTok-ийн OG нөө Hype House гэж яддаг байсан шүү дээ. Яг 2020 онд 2019 онд яах байгуулагдчихсан байна. Яа нөө эд ковид мавид үеэр те иймэрхүү хауснууд байдаг байсан шүү дээ. Ингээл TikTok-рууд ингээд нийлж байгаа нилээд нь TikToker-ууд content creators-ууд нийлж байгаад ингээд нэг байшинг түрээсэлж аваад тэндээ ингээд одоо content house гэж ярьдаг те. Ингээл тэндээ бөөнөрө хамтдаа амьдрал контент хийгээл өдөржингөөл контент хийгээл ингээл TikTok дээр пост хийгээл байж байдаг те. Тиймэрхүү айгүй янз бүрийн content house-ууд гарч ирж байсан үе. Тэгээ яг OG нь бол яалтчгүй Hype House гэж байгаа шүү дээ. Hype House чинь Harrison Ray байдаг байсан. Түүнээс гадна Alex Warren байдаг байсан. Тэг хүмүүс энэ тухай ямар сонирхолтой юм гэж ярьж байгаа. 2020 онд хүмүүстэй хэрвээ яг тэр Hype House-ыг үздэг байсан хүмүүс за одоо 6 жилийн дараа гэхэд энэ дундаас хоёр нь бүр ийм том шагналтай Grammy гэдэг энэ шагнал дээр хоёр нь ингээд нэр дэвшээ явж байна гэхэд бол хүмүүс тухайн үед бол итгэхгүй л байсан бах те. Тэгж яхад одоо хаардаа хоёр нь ингээ Alex Warren, Harrison Ray хоёр нэр дэвшжээ. Окей. За дараагийн category болохоор Best Pop Solo Performance гэж байгаа. За энэ нь болохоор шилдэг pop ганцаарчилсан одоо энэ дуу үзүүлбэр гэсэнтэй энэ хүү шагнал байна. За энэ дээр болохоор Justin Bieber Daisies гэдэг дуугаараа нэр дэвшсэн байна. Мөн Sabrina Carpenter Man Child гэдэг дуугаараа нэр дэвшиж, Lady Gaga Disease, Chappell Roan The Subway, за тэгээд Lola Young Messy. Энэ хүү дуунууд нэр дэвшсэн байна. Maybe it's useless. Perfume, it almost killed me. And then I'm too fucking dumb. You hated what I... За, миний бодлоор болохоор энэ хүмүүсээс хин авах боломжтой бэ гэхээр Chappell Roan гэж бодож байна. Chappell Roan-ы The Subway-г би бол гарч ухах гэж бодож байна.
Гэхдээ энэ бол угаасаа зүгээр л миний таамаг. За дараагийн category болохоор best pop duo group performance байгаа. Энэ болохоор шилдэг pop хамтарсан duo буюу одоо яг нэг хүнтэй хамтарсан эсвэл ингэж group хамтлагаараа ингэж хамтарсан performance үзүүлбэрээ гэсэнтэй энэхүү шагнал байна. За энд болохоор Cynthia Erivo, Ariana Grande хоёр өөрсдийнхөө Wicked гэдэг киноныхоо Defying Gravity гэдэг энэхүү дугаараа нэр дэвшжээ. Энэ бол үнэхээр заавалчгүй орох ёстой байсан, нэр дэвших ёстой байсан хүмүүс гэж бодож ийн энэ Defying Gravity гэдэг чинь ямар гайхалтай дуу вэ? Угаасаа гайхалтай шүү дээ, тий. Түүнээс гадна Wicked гэдэг энэхүү кино ч юм бол үнэхээр бүх хүмүүсийг байлдан дагуулж чадсан. Одоо нэр хоёр дахь нь гарах гэж байгаа тий. Wicked 2. Яг жинхэнэ нэр нь юу лээ? Яг жинхэнэ бүтэн нэрийг мартчихлаа. Ямар ч сан хоёр дахь Wicked-ийн хоёр дахь part нь бол ингээд энэ 11 сард гарах гэж байгаа тун удахгүй. За тэгээд энэ бол угаасаа ойлгомжтой нэр дэвших байсан. За тэгээд цаашлаад K-pop Demon Hunters гэх тэрхүү киноны Golden гэдэг түрүүний ярьсан дуу нэр дэвшиж байгаа. За Cat's Eye Gabriella. За тэгээд Rose Bruno Mars хоёрын Apathy. За SZA Kendrick Lamar хоёрын 30 for 30 гэдэг энэ хүү дуунууд нэр дэвшжээ. Hands up, Gabriella. All you gotta do is just meet me at the. За миний хувьд ч гэдэг манайхаа Cynthia Erivo, Ariana Grande хоёрын Defying Gravity эсвэл бол Rose Bruno Mars хоёрын Apathy гэж бодоод байгаа байхгүй юу? Bruno Mars, Rose хоёр бол яалтчгүй энэ Apathy гэдэг дуу үнэхээр хаасаагүй байсан. Үнэхээр өстой баг хүн болгон мэдэн зү тэ. За яг Defying Gravity ч гэсэн хүн болгон л мэдэн л та. Гэтэ Apathy бол үнэхээр өстой бүх газар манай Монгол улсын хурлын гишүүн парламент хүртэл нөгөө нэг гишүүд нь хүртэл Apathy аха гэдэг дуу мэдхүү гэдэг чийсэн тэр нэр ямар гишүүн байлаа. Апатэ аха гэдэг дуу байдаг. Танаа ач зээнэр хүүхдүүд чинь та нар дуулж өгж байгаа. Тэгэхээр би энэ бол яалтчгүй Rose Bruno Mars хоёрыг авна гэж бодож байна. Үгүй бол Defying Gravity. Гэхдээ би угаасаа нэг л хүнийг таамаглах боломжтой учраас би Rose Bruno Mars хоёрын Apathy-г хэлчихье, окей? За дараагийн category болохоор Best Pop Vocal Album гэж энэ болохоор шилдэг pop яг vocal буюу хоолойны альбом гэх юм уу те. Тэгээ та нар бодож байгаа ямар сони юм бэ? Юу яриад байгаа юм бэ гэд те. Энэ яагаад ингэж заавал vocal album мэтэр гэж тодтогоод байна гэхээр шүү дээ. Өөр одоо чинь гэх юм бол best classical album гэд бас төрөл байгаа байхгүй. Одоо classic сонгодог хөгжимч гэсэндээ сонгодог хөгжимчид гэсэндээ Grammy дээр нэр дэвшдэг тийм нэр төрөл байдаг. Эсвэл jazz хөгжимчид ч юм уу те бас нэр төрөл дэвшдэг. Гэхдээ бид нэр тэр тухайн их яриад байдаггүй л ахгүй яг нэг mainstream media дээр бол их яриад байдаггүй яг сонгодог хөгжимчдээ өөрснөө бол ингээл хараал те хин алж ин нэрэг гэдэг ингээд хараад байж байгаа. Зүгээр яг mainstream-ийн хувьд бол ингээд бид нар их яриад байдаггүй болохоор тэгж байгаа юм. Тийм болохоор ингээд яг одоо тодтогч хэлээд байгаа хгүй те best pop vocal album буюу ингэж дуулдаг одоо гоцлол дууны хоолойны цомог гэж ингэж тодтогч хэлээд байгаа юм аа. За тэгээ энд нэр дэвшсэн хүмүүсийг дурдах юм бол Justin Bieber, Swag хэмээх альбомаараа нэр дэвшсэн байна. Sabrina Carpenter, Men's Best Friend. За тэгээд Miley Cyrus, Something Beautiful. Miley Cyrus-ыг би нэр дэвшсэн айгу баярлж байгаа нэрээ. За тэгээд Lady Gaga-гийн Mayhem. За тэгээд Teddy Swims, I've Tried Everything But Therapy Part 2 гэдэг энэхүү альбомнууд ингэж нэр дэвшжээ. За энэ альбомнуудаас болохоор би хэнийг ам гэж бодож байна гэхээр Lady Gaga-гийн Mayhem. Yes, I think so. Yep. За дараагийн category болохоор Best Dance Pop Recording гэж байна. За энэ болохоор шилдэг одоо dance pop одоо бүжгийн pop дуу гэсэн үг. Нэг тийм хүнтэн нэг юу юм бэ нэг дан гэсэн нэг тийм электроник хөгжимч юм шиг нэг тиймэрхүү одоо нэг бүжиглэхэд нэг тохиромжтой нэг дисконд ороод бүжиглчээд тиймэрхүү жанрын дуунд байдаг шүү дээ. Тэрийг хэлж байна. За эдгээр одоо энэ төрөлд болохоор хин нэр дэвшсэн бэ гэхээр манайхан Selena Gomez, Betty Blanco, Newlyweds Man, Bluest Flame гэдэг дуугаараа нэр дэвшжээ. За тэгээд Lady Gaga-гийн Abracadabra, за Zara Larsson-ийн Midnight Sun, за тэгээд Tate McRae-гийн Just Keep Watching, за түүнээс гадна Pink Panthers-ийн Illegal гэсэн энэхүү дуунууд нь
нэр дэвшжээ. I just wanna go all night. I just wanna go insane. It's golden now. Just keep watching. Hey, it's 24 years. Хэдийгээр би Selena Gomez-ийг ялаасаа гэж хүсэж байгаа боловч Blues Flame гэдэг дуун бол үнэхээр гоё байсан дээ. Яг тэр шинэ альбомнаар нь гарсан амар бас viral болсон шүү дээ. Стожинхан бас л хаа сайгүй байсан дөө тийм. За гэхдээ би Selena Gomez-ийг аана гэж бодохгүй байна. Ягаад ч юм I don't think so. Миний таамаглаж байгаа хоёр хүн хин бэ гэхээр Lady Gaga-гийн Abracadabra эсвэл Tate McRae-гийн Just Keep Watching. Гэхдээ яалтчгүй Lady Gaga арай илүү байсан байх гэж бодож чинь. Тэгэхээр Lady Gaga-гийн Abracadabra гэд тэр дууг нь миний хувьд бол ялнаа гэд хэлчихье. Окей, за дараагийн category болохоор Best Rock Song буюу шилдэг rock дуу гэдэгтэй энэ хүү шагнал байна. За энд болохоор 9 Inch Nails As Alive As You Need Me To Be гэдэг дуугаар нэр дэвшсэн байна. За түүнээс гадна Sleep Token-ы Caramel хэмээх дуу нэр дэвшиж, за тэгээд Hayley Williams-ийн Glum гэдэг дуу бас нэр дэвшсэн байна. Түүнээс гадна Turnstile Never Enough гэдэг дуу нэр дэвшиж, за тэгээд Youngblood-ийн Zombie гэдэг дуу нэр дэвшжээ. За манайхаа яг миний хувьд болохоор штэ rock дуунуудыг бол нэг сайн мэдэхгүй. Саяны ярьсан дуучдыг бол би бараг хинбэ гэдгийг ч нэг сайн мэдэхгүй. За тэгэхээр штэ би зүгээр л энэ бол үнэхээр яалтчгүй би зүгээр л guess хийж байгаа заяа. Зүгээр одоо бараг ini mini mini mo гэд олчж байгаа гэсэн үг заяа. А Б юу гэдүүлээ том бууз тохоод өрөн бууз гэ бараг олчж байгаа гэсэн үг юм, okay? I'm gonna go with Sleep Token-ы Caramel. Тэгсэн чи яг таацсан байл яг уу. Sleep Token гэдэг одоо энэ хүү хамтлагл юм шиг байна те. Хамтлагч юм уу дуучин ч юм уу. Энэ одоо artist-ийн Caramel гэдэг дууг нь би ялна гэж бодож байна. Үнэхээр ёстой жинхэнэ бинgoдлоо манайха. За тэгээд rock дууг сонсдог, сонирхож сонсдог хүмүүс маань бол ингээд те энэ дээр бас гаргалгаа арай дээр байгаах надаас илүү таамаг нь арай илүү дээр байгаах. Тэгээд та бүхэн минь бас ингээд те комент бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн category нь болохоор дахиад rock хөгжимтэй холбоотой. Тэр нь болохоор Best Rock Album гэж нь шилдэг rock цомог. За энд болохоор Deftones-ийн Private Music гэдэг альбом нь нэр дэвшиж Haim or Haim I'm not sure. Okay, ямар ч сан одоо энд гарч байгаа энэ хүү дуучны I Quit гэдэг энэ хүү дуун бас нэр дэвшиж. За энийг бол би өстой жинхэнэ мэднэ манайха. Арай ч энийг мэдхтэйг байгаа. Linkin Park. Okay, I know Linkin Park. Linkin Park-ийн From Zero гэдэг энэ хүү цамаг нь бас нэр дэвшиж. За тэгээд Turnstile Never Enough гэдэг альбомаараа нэр дэвшсэн байна. За тэгээд Youngblood Idols гэдэг альбомаараа нэр дэвшжээ. За би өстой дахиад л жинхэнэ бингодж байгаа. Тэгээд ганц мэддгээрээ Linkin Park гэдэг хэлчихье заяа. Linkin Park-ийн From Zero гэдэг альбомыг нь би энэ жилийн шилдэг болно гэж бодож байна. Okay, дараагийн category бол миний мэдэх category байна. За Best R&B Performance гэж шилдэг R&B genre дуу performance үзүүлбэр гэж одоо тийм шагнал байна. За энд болохоор Justin Bieber, Yukon. За тэгээд Chris Brown, Bryson Tyler-тэй хамтарсан It Depends гэдэг дуу нэр дэвшсэн байна. За тэгээд Kalani-гийн Folded. За түүнээс гадна Leon Thompson, Matt хэмээх дуу нэр дэвшиж Summer Walker-ийн Heart of a Woman гэдэг энэ хүү бас дуу нэр дэвшжээ. Remember you used to drive a Yukon. I'm calling you so we can lock in. I'll pick up your clothes. She said take your time, what's the rush? Wanna give up on you, but damn I know I can't. За хэдийгээр би үнэхээр Yukon-ыг ялаасаа гэж бодож байгаа боловч би үнэхээр Yukon амар хэрэгтэй. Энэ бол үнэхээр нөө swag гэдэг дуунаас нь гарсан хамгийн гоё дуу байсан. Йой. Одоо хүртэл ингэ сонсохоор бүр тэ I love it so much. За Yukon-ыг би ялаасаа гэж хүсэж байгаа боловч би Chris Brown-ыг ялж байгаа гэж бодоод байна. It Depends гэдэг дуу. Гэтэ энэ хоёрын нэг нь л байх гэж би бодож байна. Probably Chris Brown. Which one should I go with?
Okay, you know what? Би зүгээр Justin Bieber-тэйг л явлаа. Okay? Justin Bieber-ыг сонголоо. Justin Bieber-ийн Yukon гэдэг дуу ялнаа. Okay? Alright. За дараагийн category болохоор Best R&B Song байна. Шилдэг R&B дуу. За энд болохоор Kehlani Folded гэдэг дуу нь орсон байна. Summer Walker-ийн Heart of a Woman. За тэгээд Chris Brown, Bryson Tiller-тай хамтарсан It Depends гэдэг дуу нь нэр дэвшсэн байна. За тэгээд Durand Bernari Overqualified. За түүнээс гадна Leon Thomas-ийн Yes It Is. I know I didn't have to walk away. Can't stand. And I try to be strong. But you call me toxic. Cause it's impossible to look past what's there. All she do is work, fuck, Uber Eats and get high. Иннээс болохоор би хэнийг ялна вэ гэж бодож байна вэ гэхлээр Chris Brown-ыг ялна гэж бодож байна. Chris Brown-ы It Depends гэдэг дуу нь ялна гэж бодож байна. Цаашлаа дараагийн category болохоор Best Rap Performance. Шилдэг rap үзүүлбэр дуу гэсэн одоо энэ хүү төрлөө. За энд болохоор Cardi B-гийн Outside гэдэг дуу нь нэр дэвшиж, за тэгээ Clips, Pusha T, Malice-ийн хамтарсан мөн Kendrick Lamar, Pharrell Williams ямар олон хүмүүс хамтраа вэ те. Энэ олон хүмүүсийн нэгдэж хамтарч одоо гаргасан Chains and Whips гэдэг дуу нэр дэвшсэн байна. За тэгээ Doja-гийн Anxiety, тэгээд Kendrick Lamar-ийн TV Off, за тэгээд Tyler the Creator-ийн Darling I гэдэг те энэ дуу нэр дэвшжээ. Some sign checks I know better than. Beware of my name. This is not a song. This is a revelation. How to get a nigga gone. Би хэдийгээр Cardi B ялаасаа гэж хүсэж байгаа боловч I don't think she will. Арайч яллна гэж бодохгүй байна. Ягд ч юм. Kendrick Lamar-ийн TV Off ялна гэж бодож байна. TV Off бол үнэхээр хаасайгүй байсан. Тэгээд Super Bowl дээр хүртэл дуулагдсан шүү дээ. Тэгэхээр TV Off-ыг бол гарчин гэж бодож байна миний хувьд. За дараагийнх нь болохоор Best Melodic Rap Performance гэж энэ айгуу тийм уянгалаг, аялгуулаг тийм rap hip hop дуу гэж байгаа байхгүй юу. За энэ нь болохоор Friday featuring Meek Mill Proud of Me нэр дэвшсэн байна. За тэгээд Jid featuring Ty Dolla $ign and 6 Lack Wholeheartedly гэдэг дуу бас нэр дэвшсэн байна. Би бол энэ дууг мэдгүй. За тэгээ Kendrick Lamar-ийн SZA-тай хамтарсан Luther бас орсон байна. Тэгээд Terrace Martin болон Kenyon Dixon Rhapsody-тэй хамтарсан We Maj гэдэг дуу бас орсон байна. За тэгээд Party Next Door болон Drake-ийн хамтарсан Somebody Loves Me гэдэг дуу нэр дэвшжээ. Praying you can see. $100 nightmares turn $1 million dreams. I ain't tryna lose no love. They play roles like call time. Come and put that on my soul. Like the Jacksons at 5. Touch the melody that stays on my. We took the trophy, let the shorties take the eye. За манайхаа би бол Luther-ыг бол яалч бас ядаж нэг шагнал аавна гэж бодож байгаа. Яач ч бодсон гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм болохоор би Luther гэ хэлчихье. Окей? Энд дээр бол би Luther гэ хэлчихье. Окей. За, шилдэг rap дуу гэж байна. Энэ нь болохоор Doja-гийн Anxiety. За, тэгээд түрүүний хэлсэн Clips, Pusha T, Malice featuring John Legend and Voices of Fire. Oh my god. Амар олон хүмүүстэй. Энэ олон хүмүүсийн хамтарсан The Birds Don't Sing гэдэг дуу нэр дэвшсэн байна. Tyler the Creator, Glorilla болон Sexy Red болон Lil Wayne бас айгүй олон хүмүүсийн хамтарсан Sticky гэдэг дуу бас нэр дэвшиж. За тэгээд Glorilla-гийн TGIF гэдэг дуу бас нэр дэвшсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь гэх юм бол Kendrick Lamar, Lefty Gunplay-тэй хамтарсан TV Off гэдэг дуу бас нэр дэвшжээ. I bounce back, no pogo, unhappy, no homo. Did forgiveness. I see you went to Didi's and stuff both her fridges. Nookin', you keep bucking, how? I'm a fifth of him, getting fucked up with my twin. Got him. They like, what he on? This the Alpha and Omega, bitch. Welcome home. Би бол шүү дээ ерөөсө Doja-г ялна гэж бодохгүй байгаа манайхаа. Амар олон нэр төрөл бас Doja нэр дэвшсэн байгааз I just don't think she's gonna win any of it. Яг тэгвэл нэр дэвшиж байгаа дуу Anxiety би энэ тухай бас ярьжсэнтэй Anxiety чинь яагаад алдартай болсон бэ гэхээр яг тэр цаадах хэрэгэлсэн бит нь хэрэгэлсэн хөгжим нь нөгөө нэг Somebody that I used to know гэдэг гайхалтай дуу байдаг те. Тэр дууны битэн дээр нь яг тэр дуун дээр л ингээл
өөрийнхөө melody-га одоо үгэлдэг хэсгээ оруулаад дуулдаг хэсгээ оруулаад ингээд гаргачихсан. Тэгэхээр би бол anxiety-г бол яалтчгүй ерөөсөө ялна гэж бодохгүй байгаа. Ягаад ч юм ядж байгаад ямар одлоо одоо ягаад ч юм гэж хэлээдэх вэ те. Та нар юу гэж бодож байна? Дөвжиг энэ дугаар гарчин гэж бодож байна уу? Яаж ч утсан энэ rap дуун дээр бол гарна гэж бодохгүй байна. Би энэ дээр бол юу л гэж хэлнэ манайхаа. Дахиад бол TV off-ыг л гарч байгаа гэж бодож байна. Хэрвээ TV off гарахгүй бол Tyler the Creator-ийн Sticky гарах байх гэж бодож байна. Гэтэ би зүгээр нэг л хүнийг хэлэх хэрэгтэй учраас би TV off гэж хэлчихье. Kendrick Lamar. Okay. Шилдэг rap album, best rap album гэдэг шагналыг болохоор ямар хүмүүс нэр дэвшсэн бэ гэвэл Clips, Pusha T, Malice хамтарсан Let God Sort Them Out гэдэг энэхүү альбом нэр дэвшиж, Glorilla-гийн Glorious гэдэг альбом нэр дэвшиж, JID or JID, I don't know. Яг юу гэж унших юм бэ? JID гэх юм уу, JID гэх юм уу? Энэхүү одоо дуучны God Does Like Ugly гэдэг дуу нэр дэвшиж. За тэгээд Kendrick Lamar-ийн GNX. За тэгээд Tyler the Creator-ийн Chromacopia гэдэг энэхүү альбомнууд нь нэр дэвшжээ. Ёй, дахиад Kendrick Lamar-ыг хэлчих юм бол одоо намайг хүмүүс Kendrick Lamar-ын галзан байгаа фэн ингэ бодчих үү дээ. Үгүй шүү манайхаа. Би нэг Kendrick Lamar-ыг тэгэж амар сонсоод ирдэггүй манайхаа. No, okay. Гэхдээ би Kendrick Lamar-ыг хэлчихв. Kendrick Lamar. Ягагтгүй энэ альбом нь бол үнэхээр нөгөө энэ альбом дотор нь ясан зөндөө олон нөгөө нэг хинт хандаж дуулсан те Drake хандаж дуулсан дис дуунууд амар галзуу болсон. Тэгэл энэ дуунуудын хал нөгөө нэг хамгийн энэ цомгийнхоо хамгийн том гэсэн дуунуудыг нь Super Bowl энэ төр дээр дуулсан штэ. Тийм болохоор би GNX-ийг ялчин гэж бодоод байна. Yeah, that's why, okay. Дараагийнх нь болохоор шилдэг music video. Тэ шилдэг хөгжмийн клип гэсэн энэхүү төрөл байна. За энд болохоор Said Young Lion гэдэг хөгжмийн клипээр дууныхаа клипээр нэр дэвшиж, Sabrina Carpenter Man Child дууныхаа клипээр. За тэгээд Clips Hannah Hussein So Be It гэдэг дугаараа нэр дэвшсэн байна. За тэгээд Doechii Anxiety гэдэг дугаараа нэр дэвшиж, за тэгээд Okay Go Love гэдэг дууныхаа клипээр нэр дэвшсэн байна. Like a sun. There it won't get done. I choose. Then we wait for TMZ to leak it. It ain't no secret. In this grand ballroom of nothingness. Энэ одоо айгүй хэцүү юм байна манайхаа. Энэ англи дээр болохоор миний хувьд яагаад айгүй хэцүү гэж бодож байгаа гэхээр би нэг тэгэж юу үзэхэ болчихсон. Хөгжмийн дууны клипнүүдийг айгүй тэгэж үзэхэ болчихсон. Man Child-ыг бол үзсэн юм байна. Doechii-гийн Anxiety-г бол үзсэн. Бусдуудын клипүүдийг нь үзээгүй байгаа болохоор би яг таамаглаж одоо prediction хийхэд айгүй хэцүү юм байна. Гэтэ би яг түрүүнийх шигээр нөө Bingotson шигээр том бууз, тоод өрөн бууз гэдгээр хийзээ. Man Child гэчгүй. Sabrina Carpenter. Бас айгүй сонирхолтой клип байсан шүү дээ. Айгүй олон тийм өөр төрөл ингэж харуулдаг яг нэг. Хөгжмийнхоо одоо яг дууныхаа үгтэйгээ амар зохицолгойтой тийм бас айгүй сонирхолтой зохиомжтой тийм клип байсан. Тийм учраас би зүгээр юу яачи Man Child гэчгээ. Энэ бол угаасаа айгүй biased. За угаасаа л миний л таамаг л да. Тэгэхээр biased байх нь бол хамаатай биш. Угаасаа л миний юм чи миний таамаг юм чи. Тэгэхээр best Sabrina Carpenter гэчгээ, okay? За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор манайхаа best album cover гэдэг те энэхүү төрөл байна. Нэрээ манайхаа хоёр шин төрөл энэ удаагийн Grammy дээр зарлагдсан байгаа. Ерөөсөө урд нь байдаггүй байсан төрлүүд байгаа хоёр төрөл. Тэр нь юу вэ гэхээр миний санийд урьдсан best album cover буюу шилдэг цомгийн одоо нүүр гэсэн үг, cover нэг зургнууд байдаг шүү дээ, artwork гэсэн үг. Тэрийг одоо ингэж тодруулдаг байсан байл. Надад бол үнэхээр сонирхолтой санагдчихаа. Түүнээс гадна ямар шин төрөл байгаа вэ гэхээр best traditional country album гэж байгаа юм. Шилдэг яг traditional буюу уламжлалт country genre цомог гэдэг ийм шин төрөл гарч ирсэн байна лээ. Яагаад вэ гэхээр би энэ дээр бол яг ингэж бодож байгаа. Урд нь байдаг байсан best country album гэдэг те шилдэг country цомог гэдэг энэхүү төрөл нь болохоор нэр нь өөрчлөгдөөд шилдэг contemporary country album гэдэг ийм нэртэй болсон байна лээ. Шилдэг орчин үеийн country цомог. Тэгэнгүүтээ
Нөгөө шинээр гарч ирж байгаа англи нь болохоор Best Traditional Country Album гэж байгаа шүү дээ. Шилдэг уламжлалт хэв маягтай country album. Тэг ингээ арай жоохон өөр болчихж байгаа үстэй. Уул нь бол хоёулаа л шилдэг одоо country album-ыг шалгаруулах байгаа юм. Гэтэл нэг нь болохоор уламжлалт, нөгөөд нь болохоор орчин үеийн гэж байгаа. Яагаад би ингэж өөр ингэж тусдаа ангилж гаргаж ирсэн бэ гэж бодож байгаа вэ гэхээр өнгөрсөн жилийн Grammy дээр та нар санаж байгаа үстэй нэлийн асуудал тарьсан шүү дээ. Beyoncé өөрийнхөө шинээр гаргасан Cowboy Carter гэх тэрхүү альбом нь маш олон country жанрууд дээр нэр дэвшсэн байгаа. Тэгээд Beyoncé-гийн тэрхүү альбом нь шилдэг country album гэдэг бүр шагналыг хүртээд гисэн шүү дээ нодлон жил. Тэгээд ер нь бол иймэрхүү маш их олон одоо шагналуудыг хуу хамсан байгаа Beyoncé. Тэнгүүд хүмүүс тэр үед чинь юу яриад байгаа юм бэ? Beyoncé-гийн альбомыг чинь бол ингээ country гэхгүй. Зүгээр pop дуучин, R&B дуучин, худлаа нэг country дуучин болох гэж ядаад нэг ингэж team төрлөөр гаргасан альбом байна. Яг жинхэнэ country чинь бол team байдаггүй юм а гэл хүмүүс яг нөгөө жинхэнэ country жанрыг сонсож шүтдэг тий яг ингэж сонсдог фэнүүд бол айгүй дургуутчихсэн шүү дээ тэр үед. Тийм учраас би ингэж өөрчилж яг ингэж жоохон ялгаатай болгож ийм төрлүүдийг гаргаж ирсэн гэж бодож байгаа. Нэг нь болохоор арай жоохон country hip mic мөн гэхдээ арай жоохон орчин үеийн болгосон. Нөгөөт нь болохоор яг л уламжлалт country хөгжим ямар сонсогддог вэ яг тий яг тийм төрөл гээд ингэж хоёр differentiate хийж өгсөн нь бол миний хувьд бол айгүй зөв гэж бодож байгаа. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн ярих гэж байгаа энэхүү category маань болохоор шилдэг album cover гэж байгаа юм аа. Шилдэг цомгийн cover зураг тий. За энэ болохоор Chromacopia гэдэг нөө Tyler the Creator дуучны Chromacopia гэдэг энэхүү альбомных нь cover нь орсон байна. За түүнээс гадна Dejo гинөө эсвэл DJO миний нэр надад нэр мэдгүй шин дуучид бол айгүй их байна. Мэддэг гэдгийг л мэддэг. Гэхдээ шинээр айгүй хүмүүс байгаа байхгүй юу. За энэ дуучны The Crocs гэдэг те энэхүү альбомных нь artwork нь cover нь бас ингэж нэр дэвшсэн байна. За тэгээд Bad Bunny-гийн DTMF гэдэг те тэрхүү альбомных нь cover бас нэр дэвшиж. За тэгээд Perfume Genius-ийн Glory гэдэг энэхүү альбомны cover бас нэр дэвшсэн байна. За түүнээс гадна Wet Leg Moisturizer гэдэг альбомных нь cover зураг нь бас нэр дэвшжээ. За эдгээр хүмүүсийн цомгууд нэр дэвшсэн байна. За миний бодлоор манайхан дахиад л те би энэ хүмүүсийн яг зургуудыг нь альбомныхан зургуудыг хараагүй байгаа болохоор за би хараатах заяа. Шууд ингээд таахгүй энийг бол харах боломжтой учраас би гэс хараатах. Вау. За манайхан үнэхээр энэ альбом cover-д бол бүгдээрээ маш сонирхолтой альбом cover дээр тэгээд угаасаа ойлгомжтой. Би яг зүгээр ямар шиг харагддаг вэ гэдэг зургуудыг л харж байгаа болохоос яг нэг тайлбарыг нь бол ингэж харсангүй угаасаа ойлгомжтой. Энэ дууччин бол ингээд зүгээр ямар ч хамаагүй зураг ингээд яг өөрийнхөө цомгийнхоо нүрэн дээр авч тавьчааг байгаа. Цаана заавал утга учир байдаг. Цаана угаасаа амар гоё утга учирнуудтай байх тайлбаруудтай байгаа. Гэтэ надад харснаас хамгийн их таалагдсан гэдэг юм бол хамгийн сүүлийн одоо ярьсан Wet Leg гэдэг энэхүү одоо artist Moisturizer гэдэг энэхүү альбомынхон cover надад миний хувьд бол аягүй таалагдлаа. Түүнээс гадна Tyler the Creator-ийн Chromacopia гэдэг энэхүү альбомынхон cover бас маш их таалагдлаа. Тэгэхээр би энэ хоёрын айл нэгийг нь одоо яллна гэд хамгаалчихаа заяа. Тэгэхээр Tyler the Creator гэж Chromacopia гэдэг альбомынхон cover-ыг бол ингэж ялна гэж миний хувьд бодож байна. За манайхаа тэгэхээр хэдүүлээ яг 2026 оны Grammy Awards-ийн хамгийн гол том гэсэнтэй тэрхүү category-уудын тухай ярьлаа, төрлүүдийн тухай ярьлаа. Тэгээ түрүүн хэлсэнчлэн угаасаа ойлгомжтой 95 өөр category-нууд байгаа болохоор тэр бүгдийг нэг бүрчлээ ярина гэж угаасаа бол байхгүй. Тэгээд лээч угаасаа уйтгартай болоо явчих нь. Ягаад гэхээр зарим нь болохоор ингээд түрүүн хэлсэнтэй нэг бүр technical тал руугаа ороо явчихдаг. Яг дуучдын artist-уудын хувьд биш яг нэг арын албаныхын ажлын тухай явцдаг болохоор тийм учраас би бүгдийг нь тайлбарлаж өгсөнгүй. За миний хаад одоо энэхүү nominees зарлагдсны дараагаар бас нэлээд ховж өвд байсан. Тэрний одоо нэг нь гэх юм бол хүмүүс хэнийг Ariana Grande-г бол өстой яалтчгүй snap хэлгүүлчихлээ гэж яриад байгаа байхгүй юу. Ariana Grande-г та нар одоо харж байгаачлаа. Ганцхан одоо тэр Defying Gravity гэдэг Best Pop Duo Group Performance гэдэг тэрхүү англилт ингэж нөө Weekday-хан хамтарч дуулсан Defying Gravity гэдэг дугаар ингэж нэр дэвшсэн байгаа. Түүнээс биш өөрийнхөө шинэ гаргасан яг тэр альбом нь 2025 онд гаргасан альбом нь ерөөсөө нэр дэвшээгүй. Тэгээ хүмүүсийн хүсэн хүлээжсэн зүйл юу вэ гэх юм бол Brighter Days Ahead гэдэг тэрхүү дууных нь клип бол зүгээр клип байгаагүй. Амар урт. Бүр яг кино. Бүр яг ингээд зохиомжтой маш сонирхолтой нэг тийм удаан хугацааны бараг 30-30 минутын тийм
айгүй утга учиртай бараг л яг кино шиг зүйл ингэж клипийг хийсэн байгаа. Тим англи аахгүй best musical film. Тим англи байгаа байтал хүмүүс бол ядаж тэр төрөлд бол нэр дэвшнэ. Энэхүү Brighter Days Ahead гэдэг дуунлаа ингэж нэр дэвшин гэж бодсон чи ерөөсөө тэр нь ч нэр дэвшээгүй. Тэгээ хүмүүс бол үнэхээр яалтчгүй ингэж энэ жил Grammy дээр snap хийлгүүллээ гэж ярьж байгаа. За үүнтэй холбогдуулаад бас Ariana Grande-г ярьсных манаха. Анх удаага Miley Cyrus, Selena Gomez, Ariana Grande гуруула нэгэн дор нэгэн Grammy дээр адилхан одоо ингэж нэр дэвшсэн байгаа юм. Тэгээ энийг бол хүмүүс айгүй их ингэж media outlet-уудынхан ч гэснээр те айгүй их ингэж ярьж исэн байгаа. Тэгээд яагаад энэ гурыг заавал ингэж нэгтгэж яриад байгаа вэ гэхээр угаасаа Miley Cyrus, Selena Gomez хоёр бол угаасаа Disney stars те бүр жоохон байгаасаа Disney-д ингэж тоглож гарч ирсэн алдартай хүмүүс байгаа. Ariana Grande ч юм болохоор Disney star байгаагүй Nickelodeon-ийнх байсан. Гэхдээ эдгээр чинь яг нэг жанрын хүмүүс гоё юу. Тэгээд бүгдээр яг нэг хүүхдийн чаналуудаас гарч ирсэн. Хоёр нь болохоор Disney-гээс, нөгөөх нь болохоор Nickelodeon-аас гарч ирсэн. Тэгээд энэ гурав чинь бас хоорондоо айгүй дотн байдаг те ингээл яг нэг жанрын ингээл хамтдаа янз бүрийн том ивентүүд дээр ингээл ирсэн гурлаа хамтдаа зураг мөрөг авахлаа явжсэн тохиолдол зөндөө байдаг байсан. Тийм учраас ингээ энэ гурыг агай тэгж холбоод энэ гурав маань гуруулаа яг нэг Grammy дээр анх удаага зэрэг ингэж нэр дэвшсэн байна. Өстой мундаг байна. Баяр хүргэний энэ гэж нэг тиймэрхүү нийтлэлүүд айгүйх гадуур явж байгаа. За тэгээд хүмүүс айгүйх тэрэнд тоглоод те ёо өстой гоё энэ гурыг өстой хамтд нь харах нэ гэж амирх баярлаад байгаа. Гэхдээ хүмүүсийн бодлоор бол Ariana Grande очихгүй байх. Ariana Grande угаасаа нөгөө нэг Grammy дээр очиод байдаггүй гэх хүмүүс яриад байгаа байхгүй Grammy дээр угаасаа айгу дургу гэд. Тэгэд ер нь хүмүүс Grammy дургу хүмүүс өндөө байдаг шүү дээ. Одоо чинь Nicki Minaj. You know of course. Яг бол Nicki Minaj ерөөсөө Grammy-гийнхэндээ ялуулахын битгий нэр дэвшүүлчихгүй дээ дандаа snap хийдэг. Бодолтой Nicki Minaj энэ индустрид байгаад хэдэн жил болж байгаа бол ямар iconic дуунттай явлаа те. Тэгж яагаад нэг ч удаа ингээд Grammy ялж байгаагүй. Тэгээ Nicki-тэй адилхан Ariana Grande ч гэсэндээ Grammy дээр угаасаа ирэх дургүй. Тэгэхээр угаасаа очихгүй байх уу, тоож очихгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ мэдгүй хэрвээ Cynthia Erivo яваад очих юм бол хин Ariana Grande Cynthia Erivo-го ингээд дэмжих гээд хамтдаа очих байх гэж бодож байна. Гэхдээ who knows? Очих юм л очихгүй ч юм уу. Yeah, that's it. За ийм байна манайхаа. Одоо хэдүүлээ нөгөө нэг giveaway-ийнхаа гайдлайныг яриадахаа заяа. Миний яг саяны дурдсан category-нуудыг та бүхэн маань комментэн дээр өөрсдөө prediction-уудыг өөрсдөө таамгийг бичихин заяа. Гэхдээ одоо нямбай бичих хэрэгтэй. Хэдүүлээ бүр ингээд форматтай юм. Тэгэхгүй бол эн чинь би нөгөө ялагчаа олоход аюу хэцүү болно гэсэн үг байхгүй юу? Яг миний хэлсэн одоо жагсаалтаар яг тэр order гэсэн үг заяа. Яг энэхүү одоо жагсаалт гэдэг үстэй жагсаалтаар. За ингэж эхэлсэн заяа. Би эндээ ингээ оруулчихъя. My predictions get the dot хоёр одоо энэ тодорхойлсон юм юу байдаг штэ цэг тэгчгээд доор нь ингээд эхлэн гэсэн үг. Окей. За тэгэнгүүтээ одоо жишээ нь гэх юм бол хамгийн ихэнд эхлэх category ч юм болохоор record of the year байгаа штэ. Тэгэхээр record of the year гингүүтээ дахиад нэг хоёр тодорхойлсон цэг тавингуудаа дуучныхаа эсвэл дууныхаа нэрийг тавина гэсэн үг. Яг orderтэй. Тэ ингээд жагсаалттай ингээд явна гэсэн үг. Окей. Гэтэ заавал my predictions гэж дээр нь бичих шүү. 2 сарын 1-нд энэхүү Grammy болно гэж байгаа юм. Тэгэхээр яг Grammy-гийн тухай бичлэг хийж штэ тэ. Тэр бичлэгээрээ заарлалчих заяа манайхаа. Яг ялсан хүмүүсийг ингээд заарлалчихъя. За тэгээ бас тэр бичлэгийнхаа коммент зэгтэр нь бас зарлана гэсэн үг. Гэхдээ эн чинь бас хугацаатай. Окей. Хизээ хүртэл гэхээр коммент бичих вэ гэхээр 12 сарын 31-нийг дуусахад 1 сарын 1-нд орсон хүмүүсийн гол тооцохгүй гэсэн үг шүү. 12 сарын 31-нийг дуустал бичигдсэн комментуудыг, prediction-уудыг одоо оролцох боломжтой хүмүүс гэсэн үг, giveaway-д оролцох боломжтой сэтгэгдлүүд гэсэн үг. Окей. Түүнээс цааших болохоор оролцсонд одоо сэтгэгдэл үлдээсэн байсан ч гэсэндээ оролцсонд тооцохгүй. Окей. За тэгээ маш нэг чухал нэг юм анзаараарай манайхаа. Юу вэ гэхлээр угаасаа ойлгомжтой дээ. Энд чинь одоо энэ predict хийж байгаа, таамаглаж байгаа одоо иймэрхүү азтан тодорхойлж байгаа giveaway учраас бид хийж болохгүй. Хэрэг комент чинь aired гэд гараад ирнэ шүү дээ, тэ. Ингээд коммента нэг юм биччихэнгүүтээ одоо үгийн алдаа гаргацсан байхад жишээ нь нөө нэг edit хийгээд зарим үгийг нь өөрчлөө буцаагаад ингээд коммента засаад тавьчихлаар коммент чинь засагдсан байна, edited гэ гараад ирдэг шүү дээ, тэ. Хэрэг team aired гэж гисэн бичгтээ коммент авах юм бол тооцохгүй гэсэн үг. Яг гэх юм бол би та нарыг тэ яг Grammy-гийн дараад нь хурж ирэх коммент edit хийсэн байх үгүй мэдэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр team комментод тооцохгүй шүү.
Тэгэхээр нэг л коммент тавьсан бол тэр чигээр нь байлгараа битгий ерөөсөө оролдож edit энэ төр хийгэр манайхаа. Тэгэх юм бол хүчингүй болно гэсэн үг шүү, окей? За хэдүүлээ дахиад ярэ. Би одоо энэ зүгээр заавар нь оруулж яг ийм форматаар ингэж бичнэ commented өөрсдөө prediction-уудыг. За тэгээ энэхүү коммент болохоор 12 сарын 31-ний дуустал яг өөрийнхөө комментиг ингэж оруулж giveaway-нд оролцсон гэсэн үг юм. За тэгээд би одоо азтанда хамгийн гол нь энэхүү азтан маань азтан ч байж болно эсвэл азтан гуудч байж магадгүй шүү дээ. Зөндөө олон хүмүүс ингэ зэрэг таачих юм билүү би сайн мэдэхгүй байна. Гэхдээ битгий тгээсэ гэж бодож яагаад гэвэл би зөндөө олон хүмүүс юм бол амар олон хүмүүс мөнгөний өөртөө олж гэсэн үг. Ямар ч байсан бүх энэхүү category-нуудад ингээд бүгдэнд нь яг адилхан зөв хариулсан байх хэрэгтэй шүү. Окей? Бүх category-нуудад нь. Alright. За. Тэгэхээр тэр одоо хүмүүстэй би 100,000 төгрөг өгнө гэсэн үг ээ. Окей. Alright. Бархан минь 100 хүмүүс одоо яаж вэ яана? 100 хүмүүс зөв хариулчихвал одоо би аана. Oh my god манайхаа. Та бүхэнд өнөөдрийн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд би санийхаа giveaway тайлбарласан одоо guideline-а бас ингээд энэхүү бичлэгнийхаа description хэсэгт оруулчихна. Тэгэхээр та бүхэн маань хэрөө яг сайн миний саний ярьсан юмыг ойлгоогүй still confused байгаа бол тэрнээс уншаарай гэж би зөвлөмөр байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээ хэдүүлээ азтангаа шалгаруулаад тэгээ ингээ 2 сарын 1-ээс дараагаар уулзцаая. Яг Grammy-гийн бичлэгээр хэдүүлээ уулзаад тэр хүмүүс ялсан байна гэд азтангуудаа тодруулцгаая. За ингээ дараагийнхаа хоболохой болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.